Энэ хуулийг хэрэгжүүлэхэд хамгийн түрүүнд хөлийн зэсээ тогтоож түүндээ 200 метрийн хамгаалалтын бүс байгуулах ёстой. Өнгөрсөн хугацаанд гол мөрний урсц бүрэлдэх их усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий ямар газраа хамгаалах шаардлагатай түүний тухайн орон нутгийн засаг дарга нар тогтоосон. Гэвч зайлшгүй хамгаалах шаардлагатай гэж тогтоочход эргэж буцах баталсан зэсээ өөрчлөх байдал гарах болсон учраас засгийн газар 194 дэх тогтоолоо гаргаж энэ байдлыг зогсоох шийдвэрийг гаргасан. Энэ мэт хууль хэрэгжүүлэх эхний алхам болох хөлийн зааг тогтоох ажилтай холбоотой маргаан үргэлжилсээр байна. Голын одоо урсц бүхий сав газар гэж байна. Энийг зөвхөн нэг голын хэмжээгээс хойшоо одоо 200 м, томхон голын хэмжээ 500 м-ийн зайтай гэж одоо эдгээр ингэж зарим байгууллагууд үзээд авцсан байл да хуульчилсан байна. Бидний үзэж байгаагаар манай одоо төрийн бас байгууллагын үзэж байгаагаар бол тэр урсц бүхий сав газар нь бол эдгээр тодорхойлолтон байх хэрэгтэй байна. Өөрөлд усны урсцыг бий болгодог сав газар гэдэг чинь ой бүхий ойн сан тэр чигээрээ шүү дээ. Тэгэхээр энэ асуудал дээр ч гэсэн бид өөрсдийн санал бодлоо хэлсэн. Хөлийн цэцгийн асуудал маргаантай байна. Тэ энэ асуудлыг дахин тодруулах талаар бол өөрсдийн санал бодлоо одоо бид нар гаргаж засгийн газарт энэ асуудлыг тавих санаатай байгаа тийм. Энэ хууль хэрэгжихгүй байгаас шалтгаан одоо нэг бодит жишээ хэлээ л дээ. Бид нэр тулгуурлын сав газрын захиргаан дээр ингээд нийлүүлээд кадастрын зургууд нийлж байна шүү дээ. Төрийн байгууллагын уялдаа холбоо хоорондоо муу байгаа гол ажил нь. Яг үгээр одоо нийслэлээс өгсөн ашиг тутлын газраас өгсөн барилга хот байгальтаас өгсөн кадастрын зургууд нь бүгд зөрүүлдэг хоорондоо. Өөрөөсийн юугаар хийцэн. 3 дугаар асуудал мэргэжлийн хяналтын байгууллагын тогтолцоо энэ дээр бүрэн хэмжээгээр ажиллаж чадахгүй байгаа. Түүнчлэн орон нутгийн засаг даргын захирамжаар хамгаалалтын бүс байгуулах шаардлагатай ч энэ ажил хийгдэхгүй байгаа гэд орон нутгийн удирдлагуудтай холбоотой асуудал энд ихээр яригдж ашиг сонирхлын зөрчил хамгийн их байгаа хэллээ. Өөр нэг зүйл яригдж байгаа нь энэ бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад нөхөх олгор олгох тухай. Ашигт малтамлын газарт 242 компани нөхөх олгор авах хүсэлтэд ирүүлсэн тусгай зөвшөөрөлтэй газрууд байна. Нийтдээ 222 тэрбум төгрөгийг бол засгийн газраас нь хэмжилсэн байж байгаа. За ажлын хэсэг дээр ярилцаад энэ хөрөнгийн хэмжээг хөндлөнгийн аудитор шалгуулах хэрэгтэй. Ингэсний дараа бол олох хэсэг асуудлыг ярья гэдэг ийм санал гарсан байж байгаа. За аудитыг бол тий засгийн газрын хуралдаанаас ийм шийдвэр гарсан. За аудитыг 2 чиглэлтэй хийхээр тогтсон байж байгаа. Нэгдүгээрт нь бол санхүүгийн аудит, нөгөө нь бол одоо геолог маркшедрийн хэмжилтийн ажлыг бол хамаарах талбайнууд дээр хийгдэх шаардлагатай байна гэсэн. Тус бүрд нь одоо шаардлагатай хөрөнгийн зардлын хэмжээг тооцож гаргасан байгаа. Нийтдээ 8.7 тэрбум төгрөг хөндлөнгийн аудит шаардлагатай байна гэсэн. За энийг бол 2013 оны төсөвт тусгагдаагүй учраас энэ зардал шийдэгдээгүй байж байгаа. За энэ чиглэлээр уг нь бол засгийн газрын 2012 оны 210 дугаар тогтоол гарсан байж байгаа. За гэвч бол энэ төсөв тусгагдаагүй зардал байна гэдэг үндслээр зардлын их усрол шийдэгдээгүйгээс энэ ажил явагдаагүй байж байгаамаа. За нөгөө талд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тооцохгүй төрөөсөл мөнгө олох тухай ярьж байгааг иргэний хөдөлгөөнийхэн байнга шүүмжилдэг нөхөх олгорын 222 тэрбум бодиттой эсгэд тэд эргэлзэж эколог эдийн засгийн үнэлгээ нь үүнээс холд авсан болохыг судалжээ. Урт нэртэй хуульд орсон одоо алтны шороо ордын 242 тусгай шийдвэрлэлээр байгаль орчинд учруулсан хохирлыг бол тооцсон 2011 онд. Тэгэхээр энэ тооцооны үндсэн дээр 242 шорон ордын хувьд байгаль орчинд учруулсан хохирол 1.1 их 80 төгрөг гарсан байна. Энэ судалгаагаа бол бид нар эрс байлийн яамд бол хуучин эрс байлийн яамд одоо улуурах яамд бол өгсөн байгаа. Тэгэхээр энийг одоо нөгөө нэг компаниудын гаргасан тоо тий 222 тэрбумаас яаж хасаад тооцох вэ? Энэ нь бол одоо лиценз бүрээр ингэж явах ёстой. Тэгээ нөхөх олгоор олохын тулд бол тэр компани одоо улсад оруулсан татвар дээрээс нь тэр хайгуул ашиглалт хийхдээ гарсан зардал энтрийг хэр бодиттой тооцвэ гэдэг дээр хэр бодиттой тооцож энэ 222 тэрбумыг гаргасан бэ гэдэг дээр одоо их засгийн газраас аудит хийх ёстой. За гол мөрний урсц бүрэлдэх их усны сан бүхий газрын хамгаалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай энэ урт нэртэй хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа шалтгааныг уялдаа холбоо мó ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой
иргэний нийгмийн хэллээ. За тэд энэ хугацаанд хуулийн хүрээнд хамаарах хөлийн бүсэд багтсан үйл ажиллагаа явуулсаар байгаа хууль бус эрх олгосон хэд хэдэн компаниудыг сонгоо авч судалжээ. Эндээс харахад ихэнх нь 100% хятадын хөрөнгө оруулалттай алтны шороо ордны уурхаанууд байгаа хэлсэн. За ийм маягаар санаатай болоод санамсахгүй гэсэн шалтгаанаар ашиг сонирхлын зөрчил урт нэртэй хуулийн хэрэгжилтэд саад болж байгаа хууль хяналтын байгууллагад шилжүүлэх тухайч яригдсаар байгаа нь өнөөдөр харагдаж байна.